Бид өвөг дээдсээс өвлөн авсан уламжлалт олон аргуудаас хүүхдээ хүмүүжүүлэхдээ чухам ямар зан заншлыг идүүгээ хүртэл тордож зүлгэж авч үлдсэн бэ хэмээн бодож байсан удаа сэтгүүлч надад олон бий. Ээж маань нэгэн удаа багын баривчийн надад үзүүлээд хуурч хөөрч байсан нь санаанаас огт гардгүй юм. Охин минь өнгөнд цэвэр уйлан дуран үрд инрэлтэй үргэлж цэмцгэр байгаасай гэж өөрийн ээжийнхээ цээжлүүлж үлдээсэн эхнэр хүний эрхэмлэх 9 зарчмаас шүлэглэн хэлж ойж байснаа ярьж харин би өөрийн хүн болсныхоо хувь тавилант амьдралын анхныхаа хувцсыг харж нялхын үнрээ үнэрлэн сэтгэл огшиж байснаа мартаж чаддаггүй билээ. Хөх нуруутай монгол хүн бүрийн нялх биендээ өмссөн анхны хувцс баривч гэдэгтээ хэн ч маргахгүй бизээ. Энэ бодлоос үүдэн ер нь биднийг баг байхад аав ээж маань ур ухаанд сургаж ардын уламжлалт бие биелгээ урлагт хэрхэн дуртай болгож байсныг эргэн саналаа. Бидний залуу үеийнхэн харин гоо зүүн хүмүүжил олох зорилгоор гар урлал хийж бие биелгээ бүжиж байгаад бид та бүхэндээ хүргэж байна. Ээж нь ингээд энэ чи ингээ гой сэтгэлээ шингээд ээж нь гараараа оёх тоолондоо миний охин ингээ мундаг сайн багаасаа ухаантай хүн болоосаа гэдэг ингээ юрөөж хийдэг тэргээл Монгол дээлэнд хайртай болгох ер нь ингээл яавал хайртай болох уу гэдэг байдлаар ингээл тайлбарлаж өгдөг л дөө. Бүр өөрөө оёж хийж сурсан учраас юмны донж хэв загвар тэр цогцлыг бүр багаас нь ингэж багаасаа мэдэрч ингэж өссөн их мэдрэмж одоо өндөртэй байдаг юм болоо гэж би боддгийг. Ер нь намайг мэдээ орсон цагаас л манах цусланд гардаг айлсан. Тэгэл ээж маань үнээгээ саагаал ороод ирдэг. Тийм байсан болохоор би бүр бараг 6 настайгаасаа үнээс сад сурсан. Тэгэл хоныг бол за бараг л 4-5 настайгаасаа л хоны ямаагаа саадаг. Тэгэл ер нь гутал өмсдгөө гадаал гүйжил явдаг. Зайд өмөр унаал тугал бируугаа эргүүлээл өдөөний хөхт юу эсэх хийх вэ те. Тэр яг л багаасаа мэдээ орсон цагаасаа тэр монгол ахуйтай холбоотой өссөн болохоор тэднийг хийгээд өссөн болохоор үнэхээр монгол ахуйд хайртай. Түүх уламжлалыг, соёл, зан заншлыг ертөнц даяар сурталчлах. Залуу хойч үедээ сургаж, уламжлал болгож үлдээх, хөгжүүлэх асуудал бол их чухал асуудал гэж бодчихъя. Монгол бүхэл юмд их дуртай. Одоо оюутан байхдаа энэ тэр хөдөө нутгаасаа ирэхдээ нэг цөхөө эд найзуудаа хөдөөс ингээл тараг сөөмө авчрал өстэй дэлмэлээ өмсөөл сургууль дээрээ очдог тийм охин байла. Би ер нь одоо гэртээ бас хүүхдүүдэд хараад нилээх суулаа л да. Тэгээ энэ гэртээ хүүхдүүдэд харж сууж байгаа дөнгөж хүүхдүүд 1-2 настай ингээл ажил хиймээр санагддаг тий. Тэгээ ингээл ажил хийх гэхлээр хүүхдийг харах ч хөнгөөч байд юм уу? Энэ ээж нарт гар урлалынхаа чиглэлээр яг гэртээ ингээд хүүхдээ унтуулчаад нэг ганц юм оёод тэрийгээ бас ингээд зарчдаг ч юм уу те нэг гоё төртөө бэлгэлцдэг ч юм уу те төрс өдрийнх нь өмнөх гоё гараараа урлаа бэлгэлдэг ч юм уу тийм байгаасаа гэж их хүсдэг. Монголоор чиглэсэн юм яагаад ийм их ховор байна бид нар ямар их монголоо мартай бай гээгээ вэ те. Тэр нь бол монгол гэхээр энэ сайхан ардын уртын дуу монгол бие биелгээ монгол хэл бичиг соёл ордог юм бол энэгээр л монгол болно. Тийм болохоор л энийг мартуулахгүй сэргээж түгээн дэлгэрүүлэх гэж л манай монголоор төвийн чин зорилго юм гэж явж байгаа. 6хан сар болсон гэхэд ер нь за бараг 6 сар ч хүрээгүй дээ. 5 сар л болж байгаа юм байна. Тийм богинохоо хугацаанд гэхэд нилээн бүр өргөжсөн. Миний бодчихснаас их амжилттай яваа. Бүүэн дуу аялдгүй монгол бүсгүй. Ээжийнхээ аядуухан бүү аялахыг сонсож өсөөгүй монгол хүүхэд гэж үгүй. Бидний эцэг өвгдийн уртын сайхан дууг идүүгээ хүртэл өвлөөж үлдээсэн гайхамшгийг энд хэлэхгүй өнгөрч болохгүй санагдана. Уртын дууг аялах нь цаанаа л нэг сэтгэл тайвширч уужуу холын барааг харсан мэт талбун уужим тал нутгаа санаж уужрах мэт сэтгэлийн догдлол арилж амар амгалан мэдрэх мэт болдог нь хизээнээсээ монгол хүний уужим ухаан аливаад улс суурьтай хандаж туйлбартай тууштай хүн болж төлөвшөхөд нөлөөлж байсан гэж болно. Би өөрөө уртын дуучин. Тэгээд уртын дуу гэдэг нь
олон талаас нь тайлбарладаг. Дуу гэдэг бол зүгээр хоолойны хөвч шалгасан юм зүйл биш. Оюун ухаантай холбоотой байдаг. Урт аятаа болохоор нуртын дуу, урт замыг туулж ирсэн болохоор нуртын дуу гэдэг ч гэдэг юм уу те. Урт замыг туулж ирсэн уртын дуу гэж би бас ярих дуртай. Яг морин уртын дуу хоёр бол яалчгүй салшгүй холбоотой. Ерөнхийдөө бол уртын дууг дагаж тоглодог морин бол маш их сайхан зохицдог шүү дээ. Бидэнд одоо хаасан Чингисийн үед одоо тэр 92 загалыг магтан дуулж асан зээргэнтийн шилгээд одоо би хамаг Монголыг нээж дуулж асан. Жахад яг нөгөө 13 дугаар зууны үеийн тэр эрчим хүч яг нөгөө өөр дээр эргэж тийм бууж байгаа мэдрэмж төрдөг. Одоо Монгол дуу, ардын дуунууд, уртын дуу сонсгож сурах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Ерөнхийдөө хүмүүсийн зорилго бол нэг сайхан нэг наадан дуран даваатай, найран дуран дуутай гэдэг шиг сайхан нэг найр наадан дуулчихын сайхан гурван дуутай болчихъя. Зарим нь болохоор би монгол хүн юм чинь сурч чадж л таараа гэсэн тийм үзэл бодолтой. Бүр манай дээр 60 хиттэй бүр 66 толгойтой нэг ихч ирж байсан. Зарим нэг нь бол гадаад хотод явахд хэрэгтэй. Уртын дуугаа сурчий, мэдчихье гэсэн зорилготой л ирдэг. Бүгд ер нь монгол хүний яг ясанд нь байдаг юм уу? Айгүй амархан сурдаг. Одоо хүүхдээ бүүэлнэ гэдэг чинь л Монгол тэр ая их шиг сургаж байна. Монгол ахын нэр нь цуснд нь байж идэг гэдэг шүү дээ. Би өөрөө монгол бичиг суръя. За би биелгээ тийм айхтар сайхан биелэхгүй ч гэсэндээ ерөнхий ойлголттой олъё бас ингээд айтахан бие чирэг болгоё гэд судалсан. Ер нь би биелгээ бол Монголын мартаж болохгүй, орхиж болохгүй хамгийн гоё тийм үнэтэй чамин гоё тийм бүжгэлтэй. Би яг мэрэгшсэн тийм чиглэлийн байсан болохоос яг юм сургалтын төв байгаагүй. Даан ийм Монгол ардын одоо язгуур орлогууд одоо болох ийм юугаар дагнсан ийм сургалт байгуулагдсанд одоо маш их баяртай байгаа. Эднэр маань манай хамгийн анхны бид нарыг зорин ирсэн би биелгээг сурыг гэдэг ээж аав нь айгүй хөөрхөн хүүхдүүдэд дагуулад ирсэн хамгийн анхны хүүхдээ чи сайн малчин болоорой, сайн сайлчин болоорой, чи сайн ойдлчин болоорой гэж захидаггүй. Миний хүү сайн хүн болоорой гэж захидаг. Энэ яг бидний ирэх ёстой газар байсан байна. Тэгэл хүмүүсийн сэтгэгдлүүд надад улам их урам өгж байгаа. Би бүжигчин болохыг мөрөөддөг. Өөрийнхөө хүслээр харсан. Яагаад гэвэл нөгөө би монгол хүүхэд болохоор монгол уламжлалт бүжгээ сурыг гэж бодсон. Тэгэд эднэрийгээ нэг хөөрхөн ингээд за нэг одоо нэг хэр сурсан байна үзье гэд үтсэн чи бүр уйлмар санагдаад нэг хөөрхөн ингээд айгүй хөөрхөн 5 юм бүжиглээл. Биеэн бэлд биеэн зэлтгай. Биелгээ сурах гэж бодсон. Тэгээд бүх биелгээ би сурч чадсан. Их баяртай би. Би биелгээний
хөдөлгөөнүүд хүнд яг хүний яг тэр үйлчлэх ёстой яг тэр булчингууд дээр ямар их үйлчлэлт юм бэ гэдгийг ер нь өөр дээрээ туршиж үзсэн. Найзууд маань бас ямар гоё юм бэ? Ер нь энд чи явъя. Яг нөгөө бодит үр дүнд хүмүүс их дуртай байд юм байна. Монголоороо байцгаая, монголоороо үлдэцгээе хэмээн хий урай лооцон дэвшүүлэхээс илүүтэйгээр найз нөхөддөө гэр бүлдээ бүр цаашлаад бусаддаа үлгэрлэх нь илүү сэтгэл зүрхнээсээ хийсэн дуудлага болох нь дамжиггүй. Үүний дотроос бид монгол бичиг гэр бүлийн болоод үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд ямар ач холбогдолтойг илүүтэй онцоллоо. Монголоороо төвгээл ямар ч тийм зар сурчлагаагүйгээр явуулахад зорж ирсэн хүмүүс нь аягүй их байсан. Зорж ирж байгаа хүмүүс нь чин сэтгэлээсээ бүр ингээд Монголд хайртай, Монголд илэхтэй, монгол бичгээ үнэхээр сурчий. Ямар гоё юм бэ эн чинь гэдэг ингээд бүр бахархаад. Монголчууд түүхэндээ 10 гаруй ус бичгийг зохиож хэрэгжилж ирсэн ийм агуу түүхтэй хүмүүс юм байна. За ингээ монголчуудын одоо бичиг үсэг дотроос хамгийн одоо олон жил буюу 1000 гаруй жилийн түүхтэй нь Монгол үндэсний маань бичиг үсэг юм байна. Монгол бичигт ер нь одоо өвөр монголчууд ямар сайхан бичиж дээ тэгж яхад бид нар чинь бараг л өөрийнхөө нэрийг бичиж чадахгүй ихэнх нь тал хувь нь монголчууд тийм болцсон байна. Энэ бол айгүй харамсалтай. Монголын залуучууд маань монгол үе соёлоо түгээнэлгэрүүлэх ёстой. Ийм ч учраас өнөөдөр би монголоор төвийг сонгон тэр дундаа монгол бичгийн сургалтанд суралцаж байна. Бичиг соёлоо ген гэвэл бэлэг оюуна гэхтэй ижил гэж те. Энээс энэ аваад үзэхлээр зайлшгүй яалтчгүй энэ бол сэргэх ёстой. Тэгээд ер нь сэргэх цаг нь ирсэн гэж би бодсон. Идүүгээ цагт би гэж хэн бэ? Миний орчлон ертөнцид хүмүүн заяаг олж төрсний утга учир юу билээ хэмээн эргцүүлэхэд хүргэдэг олон асуудал бидний өмнө тулгараад байгаа нь нууц биш юм аа. Баясуулан хариуцах гэдэг нэг бас нэг хичээл байгаа. Би ч гэсэн ер нь баясуулан хариуцах хичээлд сууснаар ер нь өөрийгөө анх яг эрдэнэ чимэг хаачих хэвээр юм бэ? Ямар замаар явах хэвээр юм бэ те? Яг энэ хороо дээр би яах гэж төрсөн. Энэ бүхнийг яг тэр хичээлээс олж авсан. Нярхан улсын аяд анх эхэлж одоо энэ бясалгал гэдэг зүйлийг бол хийж эхэлсэн байдгийм байна. Монголчууд бясалгал гэхээр манай монголчууд болохоор зэрэг гадаад төвдөөс ч юм уу, энтхгээс ч юм уу гадны нэгэн улсаас заавал үүсэлтэй байх хэрэгтэй юм шиг гэж ойлгодог. Мөн одоо ямар нэгэн бичиж тэмдэглэж үлдээгээгүй байдаг учраас Монголоос үүсэлтэйгээр хүмүүс эргэлзэж идэг. Оюун ухамсар гэдэг энэ хоёр зүйлийг тэнцвэрхэн авч явах хэрэгтэй юм байна. Сэтгэл гэдэг зүйл мал өөрөө бохирдоод ирэхээр би өөрөө бохирдож идэг. Тэгэл одоо олон жилийн хугацаанд юм уу 5-10 жилийн хугацааны дараагаар ч юм уу 10-20 жилийн дараагийн хугацаагаар нөгөө бохирдол гэдэг зүйл маань биеийн аль нэгэн газар өвчин болж хурж эхэлдэг. Өөрийгөө хайрлж эхэлсэн хүн бол бусдыг одоо хязгааргүй ихээр хайрлж чаддаг. Маш том тийм хайрын хичээл. Эхлээд би биелгээ уртын дуу Монгол бичиг баясуулан хариуцах гэдэг 4 төрлөөр нээсэн. Тэгсэн чи хүмүүс бүр өөрсдөө хүсэл тавиад янз бүрийн гар урлалын тийм сургалт байхгүй мó ер нь ийм хөдөлмөрт уриалах хэрэгтэй штэ энэ төр гэл хүмүүс өөрсдөө тэгсэн. Тэгэхээр нь ер нь нээр нь тийм шүү ер нь хүмүүсийг ер нь хөдөлмөрт уриалсан чадах юмаа өөрсдөө хийдэг болсон нь ер нь их зөв юм байна гэж бодоод гар урлалын бас нэг хідэн төрлөөр бас нээгээд саяхан Баян хушууны дэлхийн зүүн дээр нэг 20 хүний хатгамлын сургалт явуулаад Хэнийхээ утга учир нь болохоор ерөнхийдөө бүрхий ингээд үзүүргүй бүрхий гараад ирчихээрээ ийм хийж явуулдаг байхгүй. Үзүүртэй болоод ирчихээрээ эрхээ. Тэгээд хатгамлаа ганцхан одоо дайлан ч юм уу тийм ер нь ганцхан дайлангаар хэмжигдээдсэн. Ер нь хатгамлын сургалт тэрийг бас жаахан өргөжүүлдэг юм уу гэж бодоод гар урлал гэдэг бол хүн нэг бүрий яг тухайн тэр хүний өөрийнх нь эрчим хүч шингэдэг учраас маш гоё тийм энергитэй эрчим хүчтэй тийм ер нь хувцс зүйлт энэ төр байдаг. Тийм болохоор гар урлал ер нь дэлхийд хамгийн үнэтэй байдаг те. Эсгийн малгай бол ер нь монголчууд зундаа эсгийн малгайгаа өмсдөг. Ер нь эсгийг гэрч гэсэндээ нөө халуун нэвтэрдэггүй айгуу гоё хаягийн шуучглаар зэрэг хүн байдаг те. Тэр бол эсгийн онцлог юм байлээ. Ингээд халууныг өөртөө шингээдэг. Хүүтэн болонгууд хүүтнийг нэвтрүүлдэг. Халуун хүүтнийг яг тэр хэмжээнд нь байрч чаддаг. Монголчууд яагаад эсгийг туурхтан гэдгийг те. Тэгэхээр
эсхийгээр маш олон төрлийн эд зүйлсээ эсхийгээр хийдэг гэсэн. Малгай, хувцас, одоо тэр гудас те энэ оролтыг гэхэд одоо өвөл энтер ийм эсхийн оролт зүгт бол яг ноолоор оролт бол айгүй хөөргөд идэв. Эсгийн оролт хөөргдгүү гоё нэг Монгол ээж ингээд уралцсан ийм гоё бүтээлүүдийг манай сургалтанд явсан 5 хоногийн сургалтанд зөвхөн хатгамлын сургалтанд явсан хүмүүс ийм гоё бүтээлүүд хийж гаргасан. Одоо ингээл нэг зүгээр ингээд нэг үйлдвэрийн хийсэн цүнхнээс илүү гар урлалын цүнхэн дуртай ах жишээтэй тий. Нэг ингээл нэг амар бүр солонгорсон шигтгээтэй бугуувчнаас илүү ийм гоё Монгол бас тархны хийсэн бугуувчин дуртай ах жишээтэй. Тэгэхээр Эрдэнэчимэг яалтчгүй өөрөө Монголын бүх юмд хайртай, бүх юмд дуртай. Яалтчгүй миний дуртай зүйл учраас ингэж их тэмүүлж өөрөө бүр ингэж дурандаа энэ бүхнийг хийж яваа. Зарим хүмүүс яг жавхланг дуурайгаад жавхлаг ингээл Эрдэнэчимгийг хүчээр юм болгоод энэ төр гэж ойлгохтой. Гэхдээ энэ бол цаг хугацаа л харуулна доо. Монгол ухаан уламжлалт зан заншил минь ямар агуу билээ хэмээн ухаж тайлбар хийхэд нэвтрүүлгийн мэн ахархан цаг хугацаа чамдалтай билээ. Цаг цагийн уртад монголоор байх ухааныг залуу үеийнхэн бид л хамгийн сайн ухаарч бусаддаа үлгэрлэж монгол байх сэтгэл зүрхээрээ омгших сэтгэлийг гэр бүлдээ найз нөхдөдөө ухааруулан ойлгуулж байх нь хамгийн зөв үйлдэл болох билээ. Монголоор төвөөс зохион байгуулж байгаа энэ төрөл бүрийн сургалтууд янз бүрийн сайхан энэ Монгол ёс уламжлалаа, Монгол үндэснийхээ соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, сургах энэ ажлыг зохион байгуулж байгааг би бүх талаар дэмжиж байгаамаа. За тэгээд энэ уртынхаа дуу болон Монголынхаа өв уламжлалыг суралцахыг уриалж байна. Монголын уламжлалт язгуур бие биелгээний хичээлүүдийг сургалтын шатааралтаар анхан шат, дунд шат гэдээ явдаг байгаа. Тэгээ би гэдэг зүйл, биегийн ухаан гэдгийг эзэмшнэ гэдэг маань маш хүн одоо тэмцвэл байдаг. Тэгээ тэрийг эзэмшснээр л одоо хүн өөрөө яг жинхэнэ хүн болох юм аа л гэдэг. Эийг л одоо хэлэх гээд байгаа. Ардын бол уртын сайхан дуугаа. Та дуулдгүй махыг сайхан сонсдог, ойлгодог байгаа сайн гэж боддог. Жинхэнэ монгол дуугаа илгуулан бас тайвширхан аялд суугаа монгол эмэгтэй хичнээн төгс үсгэлэнтэй харагдана вэ. Монгол наадгаагаараа наадаж, үндэсний хувцаараа гойж, учир утгыг ухаарсан үрс минь яасан оюунлаг билээ. Монгол ур ухаанаараа дэлхийд гайхагдаж, хөх толбот удам мөксаага гудайлгүй авч явах бидний ирээдүй юутай гэгэн билээ. Эрхэм үзэгч таны мэлми тунгалаг, оюун цэцэн байх болтугай. Хурай хурай.